За 26 дугаар дасгал дараах диаграмуудын аль нь идеал хийн эзлэхүүнийг өөрчлөхгүйгээр халаач даралтыг өөрчлөхгүйгээр өргөх дараалсан процесс харгалзах вэ гэж. Тэгэхээр эхний тохиолдолд болохоор халаана, дараагийнх нь өргөн. За тэгэхээр 26 дугаар дасгалыг харъя. 26 дугаар дасгал дээр болохоор диаграмууд өгөгдсөн байна. За тэгэхээр эзлэхүүн тогтмол байх хэрэгтэй. За тэгэхээр энэ дээр бол PT-гийнх байна. VT-гийнх байна. За тэгээд PV-ийн диаграм. Энэ гурван диаграм өөртөө зураад үзье. За тэгэхээр эзлэхүүн тогтмолоор халаана гэж. За тэгэхээр энэ дээр бол эзлэхүүн тогтмолоор халаах юм бол PT-ийн диаграм дээр эзлэхүүн тогтмол төвийн тавьсан шулуун гэдэг. За энд 1 2 гэж. За энд. За VT-ийн диаграм дээр болохоор эзлэхүүн тогтмол халаана гэх юм бол 1-ээс 2 руу ингэж. За харин PV-ийн диаграм дээр эзлэхүүн тогтмол халаах юм бол 1-ээс 2 руу дээшээ. За дараа нь юу болох вэ гэхээр даралт тогтмолоор даралтыг өөрчлөхгүйгээр хөргөн. За даралт тогтмол хөргөнөхээр температур багасна. Энэ дээр болохоор ийшээ зурагдана. 3 цэглэлээр зурагдана. За даралт тогтмол VT-ийн диаграм дээр төвд ирсэн шулуун байдаг. За ийшээ явах юм бол температур ихсэж чинь. За тэгэхээр энэ доошоо байх хэрэгтэй гэсэн үг. Төвд ирсэн шулуун. За энэ дээр нь болохоор ирээд зурчий даралт тогтмолоор эзлэхүүн ихсэх юм бол температур ихсэж чинь эзлэхүүн багасах хэрэгтэй болж байна. Тэгэхээр ийм болно гэсэн үг. Тэгэхээр ийм диаграм хаана байна гэж. PT-ийн диаграм дээр А дээр таарахгүй байна, B дээр таарахгүй байна, VT-ийн диаграм дээр энд таарч. Тэгэхээр бидний хариулт 26 дээр C хариулт байна гэсэн үг. 26 дээр C. За 27 дээр. За идеалхийн абсолют температурыг 4 дахин бууруулж даралтыг 12 дахин ихсгэсэн бол эзлэхүүнийг хэрхэн өөрчлөх вэ гэж. За тэгэхээр ингэ. Бүрийн P1, V1, T1 температуртай бит аваад хий аваад энийг халаа. За халаах юм бол даралт нь P2, V2, T2 болно гэж үзье. За энэ дээр болохоор энэ төдийн тэгштэл бичээд P1, V1, N, R, T1 энэ төдийн тэгштэл бичих юм бол P2, V2, N, R, T2 болно. За эндээс NR-ыг олоод тэнцвүүлчих юм бол P1, V1 тэнцүү P2, V2, T2 болж байгаа гэсэн. За энийг бол калибрын мэдлэгийн тэгштэл гэж хэлдэг. За тэгвэл эндээс бид нар юу болох вэ гэхээр температурыг 4 дахин бууруулж. За энэ температур 4 дахин буурна. Тэгэхээр энэ нь T2 нь T1-ийг хуваах нь 4 гэсэн үг. За дараа нь даралтыг 12 дахин ихсгэхийн тулд тэгэхээр энэ эхний даралтыг нь 12 дахин ихсгэхийн тулд эзлэхүүн нь хэрхэн өөрчлөгдөх вэ гэж. Тэгэхээр энэ V2 болно гэсэн. За эндээс P1 P1-тэй хурааглаа. T1 T1-тэй хурааглаа. За энэ хувааж байгаа 4 байраас хэлээд үржихээр энэ дээшээ болно. Тэгэхээр 12-ыг үржих нь 4 болно. Буюу V1 тэнцүү 48 V2 болно гэсэн. V2 гэдэг чинь юу вэ гэхээр V1-ийг хуваах нь 48. За ингийн тулд юу болох вэ гэхээр 48 дахин багасгана гэж. Буюу А хариулт болно гэсэн. Тэгэхээр 27 дээр А хариулт болж байна. За дараагийнх нь 29 дугаар дасгалыг харъя. За хий 80 жоул дулаан авч 60 жоул ажил гүйцэтгэхэд дотоод энергийн өөрчлөлтийг олно уу? Хий халах уу хүрэх үү гэж. За тэгэхээр биш 28 дахь шүү. За 20-с өмнө шүү. 28 дахь нь болохоор 27 градус Цельсийн температуртай хийн даралтыг өөрчлөхгүй ямар температуртай болтол халаавал эзлэхүүн нь 2 дахин ихсэх вэ гэж. За даралтыг өөрчлөхгүй гэж. За тэгэхээр калибрын мэдлэгийн тэгштлээ бичгээд
P1 V1 хуваах нь T1 тэнцүү P2 V2 T2 байх хэрэгтэй. Энэ бол хий орж гарахгүй тохиолдолд энэ бол тэгшдэг биелнэ. Тэгэхээр P1 нь P2-той тэнцүү. Тэгэхээр бидэрт V1-ийг хуваах нь T1, V2-ыг хуваах нь T2 гэдэг харьцаа биелж хэвчээ. За тэгвэл 27 градусын хийг даралтыг нь өөрчлөхгүйгээр ямар температур болтол халаав эзлэхүүн нь 2 дахин ихсэх байх гэж. Эзлэхүүн V2 нь юу болох вэ гэхээр 2V1 болно. Тэгэхээр T1 температур 27 градус Цельс буюу ийм болно гэсэн. V1-ийг хуваах нь 27 градус чинь 300 кельвин 273 нэм чинь. Тэгээд энэ нь 2V1-ийг хуваах нь T2. Энэ ингээ хуваалт чинь. За тэгэхээр T2 гэдэг маань 600 кельвин. За гэтэл бидний юунд болохоор энэ хариулт байхгүй байна. Юу гарч хөөхлөөр энийг Цельсид шийдвэрлэх юм бол T2 чинь 273-ыг хасаад өгнө. Тэгэх юм бол 327 градус Цельс. 327 градус Цельс гэдэг бол бидний хариулт байхгүй юу 28 дээр D хариулт зүг байна гэсэн үг. За тэгэхээр энэ идеал хий дээр болохоор бид нар юу тооцох вэ гэхээр бид нар дандаа Кельвин температураар тодорхойлдог. За 29 дугаар тасалбар. 29 дээр хий 80 жоул дулаан авч 60 жоул ажил гүйцэтгсэн бол энергийн өөрчлөлттэй болно. Хий халах уу хөрөх үү гэж. За тэгэхээр термодинамикийн 1-р үйл ёсоор за 29 дахь тасал. Q тэнцүү гаднаас өгсөн дулаан нь дотоод энергийн өөрчлөлт болон ажил зарцуулагдана гэж. За гэтэл энэ гаднаас өгсөн дулааны 80 жоул. За дотоод энергийн өөрчлөлт нь мэддэхгүй байгаа. Ажил нь 60 жоул. За эндээс дотоод энергийн өөрчлөлт нь өөрөө 20 жоул болж байгаа. Энэ бол эерэг үуч. Эерэг болно гэдэг чинь бол дотоод энергийн ихсэх буюу температур нь ихсэж байгаа буюу энэ бол хална. Хэрвээ дотоод энергийн өөрчлөлт сөрөг гарсан бол энэ яг хөглөр хөрнө гэж үздэг. Тэгэхээр бидний хувьд бол 20 жоул аваад халж байна. Буюу бидний хувьд 29-ийн C хариулт зүг байна гэсэн үг. За 30. мастай T0 температуртай шингэнийг ижил төрлийн 2 мастай 3 T0 температуртай шингэнтэй холив. За холцын температурыг болгож. За энэ дэр ийм мастай C1 за T1 температуртай дээр нэмэх нь M2 C2 T2 температуртай нийлүүлээд хэсэг хугацааны дараа температур нь тэнцүү бол M1 нь хэвээрээ C1 нь за T болно M2 C2 T болно. За эндээс юу гэж үзэх вэ гэхээр энэ хоёрын температур ижлэх юм гэж байна. Температур ижлэх. За гэхдээ энэ чинь ус. За тэгээд шингэнийг ижил төрлийн шингэн. Ижил төрлийн шингэн байна гэдэг чинь C1 C2-тойгоо бас юу болох вэ гэхээр тэнцүү болсон гэсэн. За тэгэхээр энийг бол термодинамикийн тэрэн хууль гэж ярьдаг. Хүүтэн нь одоо чинь T1 бага температуртай байсан бол хална, T2 их температуртай байсан бол хөрнө гэхээр тэнцүү турших температуртай очно. За энэ дэр дулааны өөрчлөлтүүдийн нийлбэр нь төвтэй тэнцүү байгааг авч. За тэгвэл эндээс M1 C1 дельта T1 нэмэх нь M2 C2 дельта T2-ын нийлбэр нь төвтэй тэнцүү байна гэсэн үг. Дельта T гэдэг чинь эцээс хасгана анхных. Тэгвэл T1 температуртай анх юм байж байгаад эцсийн температур нь T болсон бол M1 C1 T-гээс хасгана T1 нэмэх нь M2 C2 T-гээс хасгана T2 байна гэсэн үг. Тэнцүүд. За эндээс C-нүүд нь тэнцүү хуваах нь C. Энийг хаваач. За тэгээд ийм нэг нь болохоор ийм 0 байгаа.
болохоор ийм m2 нь болохоор 2 ийм тэгээд гişүн бүрт үржүүлж m t хасах нь m t1 нэмэх нь энэ 2 m2 нь 2m t хасах нь болж өгөхлөөр 2m t2 тэнцүү тэг. За тэгэхээр энэ хэмжээд хүмүүдэг тэнцүү нөгөө тэнд рүү гаргах чинь. За энэ үлдчихэн гэх юм бол 3m t тэнцүү m t1. За нэмэх нь m-ийг халтан гаргах юм бол 2 t2 хуваах нь одоо нэмэлт. Тэгээд 3m нөгөө тишээ гарах юм бол хуваах болчихно гэсэн. Тэгээд энэ энэтэй хуваагдчихна. Тэгэх юм бол t1 дээр нэмэх нь 2 t2 хуваах нь 3 гэдэг юм гарч байна. За тэгэхээр бидний хувьд энэ T0 нь хангалттай температур нь T0 эцсийн температур нь 3 T0. За тэгэхээр энд T0 нэмэх нь 2 өчгөн 3 T0 хуваах нь 3 гэсэн юм байна гэсэн. За энд 6 7 тэгэхээр 3-ны 7 T0 температурт олно гэсэн. За буюу энэ 30-ийн хувьд харилцаж байна гэсэн үг. За 31 харин зурагт үзүүлсэн цэгэн цэргүүдийн үүсгэх цэглэхэн орны А зэг дээр хүчлийн вектор хаашаа чиглэхийг тодорхойл гэж. Хүчлийн вектор хаашаа чиглэхийг тодорхойл. За тэгэхээр нэмэх цэнгүүд бол яах вэ гэхээр орныг гадар чиглүүлнэ. За тэгэхээр энд ямар нэгэн А зэг байна. Тэгэхээр энэ шулууны дагуу энэ А зэг дээр орны эндээс ийшээ гадар шин. Энийг хэдүүлээ 2 дугаар зэг гэж. Тэгэхээр 2 дугаар зэгийн үүсгэх орон энд ийм юм. За энийг 1-р зэг гэх юм бол энэ шулууны дагуу ийшээ гадар шин гэсэн. За энэ хоёрын векторын хэлбэр ёсоор суперпозицийн зарчмаар орнуудын хэлбэр нэг нөгөөс үл хамааран орон үүсгэн. За тэрнийг бол суперпозицийн зарчим гэж нэрлэдэг. Тэгээд энэ хоёрын хэлбэр нь параллелограммын зөөх хагаа. Тэгэх юм бол энд нэг болно. Тэгээд эндээс энэ хөтлөх нь нийлбэр вектор байна гэсэн үг. Тэгээд эндээс бид нар бол юу гэхээр 3-ын чиглэлийн дагуу байгаа учраас 3 гэдэг хариулт маань C байна гэсэн үг. За 31 дээр ингээд C. За 32 дугаар дасгалыг харъя. 32 дээр цахилгаан орны А зэг дээр байрлах 5 кулон цэнэгт 60 ньютон хүч үйлчилж байна. А зэг дээр хүчлэг болон уг зэг дээр байгаа 6 кулон цэнэгт үйлчлэх хүчийг олно гэж. За 32. Цахилгаан орны А зэг дээр байрлах. За ямар нэг А зэг авна. За тэн дээр 5 кулон цэнэгт. За энд 5 кулон цэнэг байгаа юм байна. За энд 60 ньютон хүч үйлчилжсэн. За энд ямар нэгэн 60 ньютон хүч үйлчилсэн. Ийм бол А зэг дээр хүчлэг байна гэж. За тэгэхээр цахилгаан орны хүчлэг Е тэнцүү F-ийг хуваах нь гэх байдаг. Тэгэхээр энэ бол 60 ньютоныг хуваах нь 5 кулон. Тэгэхээр 12 ньютоныг хуваах нь кулон цахилгаан орнтой гэсэн. За тэгвэл энэ орон дээр одоо энэ А зэгийн орон дээр юу тавих вэ гэхээр 6 кулон цэнэг байрлал. Одоо энэ 5 кулоныг аваад 6 кулоныг байрлал. За энд нүрч энэ А зэг орон энд юу байгаа гэхээр Е гэсэн орон байгаа. Энэ орон дээр 6 кулон цэнэг. Тэгвэл үйлчлэх хүч нь болох вэ гэхээр F эсрэг тэмцүү Е үржих нь Q эсрэг C болоос цэнэг нь өөрчлөгдөж байгаа. Цахилгаан орон болохоор энэ орон юу үүсэж байгаа юм гэхээр энд ямар нэгэн цэнэг байгаа гэсэн л дээ. Тэр цэнэг нь энэ дээр юм орон үүсгэж. За тэгээд энд тэр цэнэг байна гэхээр бас л энэ орон үүсгэж байгаа буюу энэ дээр 12 ньютоныг хуваах кулон үржих нь 6 кулон.
гэмэл 72 ньютон хүч үйлчлэнэ гэсэн үг. За. Дараагийнх нь 33 дахь асуулт. Харъя. 33 дахь цахилгаан оронд Q цэнгийг P-ний потенциалтай зэгээс P2 потенциалтай зэг хүртэл шилжүүлэхэд цахилгаан орны зүгээс ажил хийв. За ямар нэгэн ажил хийсэн. Тэгээд потенциалууд нь өгсөн байна. Тэгвэл P2 потенциалыг олоорой гэж. За тэгвэл ажил гэдэг нь маань Q delta P гэдэг. За тэгвэл ямар нэгэн P-ний потенциалтай зэгээс P2 потенциалтай зэг рүү цэгийг зөөсөн байна гэсэн үг. За энд ямар нэгэн цэгийг ажил хийгээд энэ дээр зөөрсөн. За тэгвэл эндээс цэгийн хэмжээг өгөгдсөн байгаа. Бид нар юу болох вэ гэхээр P2-ыг олох хэрэгтэй. Тэгэхээр энэ чинь юу болох вэ гэхээр задлаа бичих юм бол тэгвэл тэнцүү P2-аас асах нь P1 байна гэсэн үг. За эндээс бид аг баахан Q нэмэх нь P1 гэх юм бол P2 потенциал олох хэрэгтэй. За тэгвэл ажил нь юу вэ гэхээр 20 жоулыг 2 кулонт хуваах юм бол 20 жоулыг 2 кулонт хуваагаад нэмэх нь P-ний потенциал чинь 50 вольт. За энд бол P2 гарах хэрэгтэй. За энд ингээ хуваах юм бол 10 дээр 50 нэмэлээ 60 вольт. Тэгэхээр бидний хариулт бол 60 вольт нь C хариулт байна гэсэн үг. Тэр C хариулт 32 дээрх хариулт нь болохоор 12. За энэ тэр болгоод бас вольтыг хуваах метр гэж бас бичүүлдэг. Энэ нэмж. Тэгэхээр 32 дахь нь болохоор 12 вольтыг хуваах метр. Тэгээд 72 ньютон тайруулах буюу энэ дээр E хариулт байна шүү. 32 дээр E хариулт, 33 дээр C хариулт. За 34. За 8 микрофарад багтаачтай конденсаторыг ямар хүчтэй зарлахад ийм мегажоул энергитэй болох вэ? За тэгэхээр конденсаторын CV квадратыг хуваах нь 2 тэнцүү E гэдэг энэ том байдаг. За энэ конденсаторын хөрвүүлсэн энерги хэмжээг олдог том юм. За эндээс бид нар юу болох вэ гэхээр хүчлэг болно. За тэгвэл хүчлэг болох юм бол 2E хуваах нь C язгуудаар оруулах юм бол V гараад ирэх юм байна. За тэгвэл E нь хэд вэ гэхээр 40 милижоул 40 үрчин 10 асах 3 зэрэгт үрчин 2 хуваах нь C нь болохоор 8 микрофарад 8 үрчин 10 асах 6 зэрэгт фарад. За энэ бодогдно. За тэгээд энэ автлаач. Дараагийн асах 3 зэрэгтэй нь хараад энэ дараагийн асах 3 зэрэгт үлдэнэ. 8 4 2 хураадаг энэ байхгүй болчихно. За тэгээд 10-ын хасах 3 зэрэгт чинь дээшээ гарч ирэхээр 10-ын хасах нэмэх 3 зэрэгт болно. Энд 1 зэрэгт үлдчихээр энд язгуурдаар 10-ын 4 зэрэгт байна гэсэн үг. 14 зэрэгтээс 12 зэрэгт буюу энэ 100 вольт. За тэгэхээр 100 вольт гэсэн хариулт маань юу вэ гэхээр 34-ийн D. За 35. 35 дахь асуулт нь болохоор цуу авсан 14R0 6R0 эсрүүцлэр ерөнхий хүчтэй нь 30 вольт бол 14R0 эсрүүцлэр унах хүчлийг олно гэж. За 14R0 6R0 за энэ дээр унах хүчтэй нь байна. Тэр нь болохоор 30 вольт. За тэгэхээр бид нар эндээс гүйдэг болж байна. Цуул гэж учраас гүйд нь тогтмол. Тэний үед юм гэхээр ерөнхий эсрүүцлэг олно. Ерөнхий эсрүүцэл маань болохоор 20R0.
Тэгвэл бид гүйдлийг болж болно. Гүйдлийг болох юм бол V-г хуваах нь R equivalent. Тэгэхээр энэ 30 вольтыг хуваах нь 20 R байна. Тэгэхээр гүйдэл нь болохоор юу болж байгаа вэ? 1.5 вольт хуваах нь R 0 байна гэсэн үг. Тэгэхээр энэ дээр унах хүчлийг яаж болох вэ гэхээр бид нар гүйдлийг эсвүүцлэр хүчил. Гүйдэл нь юу юм бэ гэхээр 1.5 вольт хуваах нь R 0 хүч нь 14 R 0. R 0 R 0 хавааглаа. 1.5-ыг 14 үржүүлэхээр 21 вольт болно гэсэн үг. За тэгэхээр 35-ийн хариулт маань болохоор B хариулт байна гэсэн үг. B хариулт. За одоо 36 дахь дасгал ярих. 36 дахь дасгал маань 1000 Вт шаталтай 220 вольт хүчтэйд ажилладаг хэрэглэгчийн эсвүүцлэг болно гэж. За 36. За тэгэхээр бид нар чадал гэдэг нь P тэмцүү гүйдлийн хүч нь I гүйдлийн хүч хүчтэл. За нөгөө талаар гүйдлийн квадрат үүсгэх нь R, нөгөө талаас V квадратыг хуваах нь R. Энэ гурван томьёогоор болж болдог. За тэгвэл бид нар юу мэдээж байгаа гэхээр эсвүүцлэг болно. Чадал нь 1000 Вт. Хүчтэл нь V тэмцүү 220 вольт өгсөн байна. За эндээс бид нар R-ыг бол. Тэгэхээр бидэд энэ байна, энийг олно гэсэн үг. За тэгэх юм бол P V квадрат хуваах нь R-аас болох юм байна. Тэгвэл эндээс R-ыг олох юм бол V квадратыг хуваах нь R гэсэн үг. P гэсэн үг. За V нь юу юм бэ гэхээр 220-ийн квадрат хуваах нь 1000. За эндээс бодох юм бол 48.4 орчиж байна. 48.4 Ом. За 36-г ижилэн 36-гийн хариулт нь болохоор C хариулт. C хариулт. За 37. За хувьсах гүйдлийн хэлхээний схемүүд зурагт өгөгдсөн. Аль хэлхээнд идэвхтэй эсвүүцэл конденсатортай цуваа тэдгээр нь нийлээд ороомогтой зэрэгцээ холбогдсон гэж. За тэгэхээр конденсатор бол схемээр ингэж тэмдэглэнэ. Ороомог ингэж тэмдэглэгдэнэ. За тэгээд идэвхтэй эсвүүцэл нь болохоор ингэж тэмдэглэнэ гэсэн үг. За хэмжигдэхүүн энэ C. За энэ нь болохоор ороомгийн энэ төгслөл энд R гэдэг зүйл нь ерөнхий физик шин чанарыг илэрхийлдэг. За тэгвэл энэс хувьсах гүйдлийн хэлхээний схемүүд зурагт өгдөг. Аль хэлхээнд идэвхтэй эсвүүцэл конденсатортай цуваа. Идэвхтэй эсвүүцэл гэдэг нь C. Тэгээд энэ нь юутай байна? Амшиг. Энд идэвхтэй эсвүүцэл R нь конденсатортай цуваа. Тэгэхээр энэ хоёрын хооронд нь цуваа байна гэсэн. Ингэж холбож болно. Эсвэл ингэж явна. Холбож болно гэсэн үг. За ингэж холбогдсон байна. Юу холбогдох юм гэхээр нийлээд ороомогтой зэрэгцээ. Энэ нь ороомогтой зэрэгцээ. За тэгээд энд ингэж явна. Төлөвж болох юм байна. За ийм зураг байна уу? Эсвэл хэвтэйгээр ингээд нөгөө талаас нь хараад зурчих юм бол энэ ингэж харагдана гэсэн. Тэгэхээр ийм зураг бидэрт хаана байна вэ гэхээр за энэ нь За 38. Өгсөн томьёолд аль нь соронзон орны зүгээс гүйдэлтэд дамжуулагчид үүслэх хүчийг илэрхийлдэг вэ?
За тэгэхээр 38 дээр бол айгүй 5 томьёо өгсөн байна. За тэгэхээр 5 томьёог ерөнхийд нь бол бид нар бол ийм томьёо олоорой гэсэн энэ томьёо одоо дасгалыг бол энэ материалууд дээр ашиглаж болно. Одоо чинь магадгүй өөр бодлоонд ашиглах томьёог мартсан тохиолдолд энэ томьёонуудыг бид нар ерөнхийд нь гадарлаж ивэл энэ томьёонуудыг санахгүй байгаа ч гэсэн ашиглаж болно гэсэн үг. За тэгвэл эхнийх нь F тэнцүү гамма M1 хуваах нь M2 хуваах нь R. За энэ бол бүх ертөнцийн татлын буюу мастер битүүд хоорондоо ийм хүчээр татдаг гэдэг томьёо байна. За дараагийнх нь болохоор IBL синусоид. За энэ тухайн дамжуулагчаар I-г үүдэлгүй хөхөд түүний урт нь L гэсэн урттай. Тэгээд соронзон орн нь альфа өнцөг үүсгэсэн байвал энэ бол B гэсэн соронзон орн байна. Тэгэхээр энэ гүйдэлтэй дамжуулагчид үйлчлэх хүчний томьёо байна гэсэн үг. За тэгэхээр энэ бол одоо бидний яг олох гээд байгаа зүйл байна гэсэн үг. Би хариулж зүг байна. За C бол колоны хууль. За D болохоор юу вэ гэхээр энэ бол дамжуулагчд байсан бол D хариултыг харъя. D нь болохоор F тэнцүү Q B синусоид. Энэ ямар нэгэн Q гэсэн цэгийг B гэсэн урттай соронзон орн нэвтрэх юм бол тийм хүч үйлчнэ гэсэн үг. Үүний хөдөлгөөнд цэнэгт гадны соронзоос үйлчлэх хүчний томьёо гэсэн үг. За нөгөөх нь болохоор буруу томьёо байна. E хариулт бол буруу хариулт. За тэр Rogers гэдэг бол шингэний даралтын томьёо. Гэтэл F гэх буруу ч. Энэ бол илт буруу хариулт байна гэсэн үг. За 39. 0.4 генерийн төгсөлтөй оромгоор 5 ампер гүйхэд оромгийн соронзон орны энерги ямар байх вэ гэж. За тэгэхээр E тэнцүү L I квадрат хуваах нь 2 гэдэг томьёогоор илэрхийлэгддэг. За тэгвэл оромгийн төгсөл нь L нь 0.4 генерийн үржих нь 5 ампер. 5 амперийн квадрат хуваах нь 2. За тэгэхээр энд бол 25 гарна. 25-ыг 0.4 төржүүлэхээр 10 гарна. 10-ыг 2-оор тоох юм бол 5. Ингээд 5 жоул. За 39 нь бол А хариулт зүг байна гэсэн үг. А хариулт зүг. За 40-ээр битүү хүрээгээр нэвтрэх соронзон урс болно 4 секунд хугацаанд 60 вебер-ээр G-д өөрчлөгдөх хүрээнд үүсэх индукцийн цахилгаан хөдлөх хүч байна. За индукцийн цахилгаан хөдлөх хүч маань дельта P хуваах нь дельта T тэгээ сүрэг тэмдэгтэй байдаг. За энэ бол соронзон урсгалын өөрчлөлт, энэ бол хугацааны өөрчлөлт. За тэгээд юу яах вэ гэхээр соронзон урсгал нь 60 вебер G-д өөрчлөгдсөн. За энд сүрэг тэмдэг маань бол үүсгэж байгаа зүйлийнхаа эсрэг чиглэлтэй индукцийн цахилгаан хөдлөх хүч үүсдэг гэдэг тэмдэглэгээ энд орж ирдэг. За тэгэхээр 60 ерөнхийд нь бол модуль аваа ярьчих юм бол 60 вебрийг 4 секундэд хуваана гэсэн үг. Тэгэхээр энэ маань бол 15 вольт. За 15 вольт гэдэг маань 40-ийн А хариулт байна гэсэн үг. За 41-р дасгал. Гэрлийн цацраг хавтгай толгойд 30 градусаар тусав. Тусгалын өнцөг 10 градусаар ихсэх тохиолдолд ойлтын өнцгийг олно гэж. За 41. За тэгэхээр толинд туссан өнцөг. За тэгэхээр нормал таргалзах өнцгийг бид нар тусгалын өнцөг гэж нэрлэдэг. Тэгэхээр энэ бол 30 градус. За энэ бол 30 градусаар ойж байгаа. За тэгэнгүүт бид нар юу болох вэ гэхээр тусгалын өнцөг 10 градусаар ихсэх тохиолдолд ойлтын өнцгийг олно. Тэгэхээр 10 градусаар ихснэ гэдэг маань энэ 10 градус болно гэсэн үг. Тэгэх юм бол тусгалын өнцөг маань юу болчих вэ гэхээр 40 градус болж байна. Нормал таргалзах өнцөг энэ нь 40 градус. За тэгвэл туссан өнцгөр ойно гэх юм бол энэ цацраг маань ийшээгээ буюу энд 40 градус болно гэсэн үг. Тэгэхээр ийм хариулт маань юу вэ гэхээр D хариулт байна гэсэн үг. D 41
Төчөөр. Би хавтгай толиор 1 м/сек хурдтай ойртсон бол уг би дүрс рүүгээ ойртох хурдыг бол. Дүрс рүүгээ ойртох хурдыг бол. За 42. За энэ ингээ хавтгай тал байна. За энэ нөхөр ингээд ийшээгээ 1 м/сек хурдтай хөдөлжсэн бол дүрсэн ч гэсэн тол руу 1 м/сек хурдтай хөдөл. Тэгэхээр энэ хоёр одоо чинь ингээд төсөөлөд үзэх юм энд 1 м-ээр явлаа гэж бодъё л та 1 секунд. Тэгвэл энэ ч гэсэн 1 м-ээр явна. Тэгвэл 1 секундэд харьцангуйгаар ойртох зай нь болохоор 2 м болж байгаа буюу энэ бол 2 м/сек хурдтайгаар дүрс бит хоёр хоорондоо ийм хурдтай хөдлөнө гэсэн үг. За энэ нь бол 42-ийн d. 42-ийн d. За харьцангуйгуудыг үзье гэх юм яаж ойлгох вэ гэх юм. Харьцангуйдлыг бол видео хичээлээр оруулсан байгаа. За тэрийг бол өөртөө нэмэлтээр үзэж болно. За 43. Зурагт линзүүдийн хөндлөн огтлыг үзүүлэн цуглуулах линзүүдийг тодорхойлно гэж. За тэгэхээр ерөнхийн ингээд ойлгочих хэрэгтэй. Голоор зузаад захаараа нэмгэн байвал энэ бол цуглуулагч. Энэ нь одоо чинь зузаан. Тэгээд захаараа ямар ах вэ? Нэмгэн. За нөгөө сонирхолтой линз нь болохоор голоор нэмгэн захаараа зузаан гэдэг. Ингээд ерөнхийдөө тогтооч юм бол бид нар ихний хэлжинд бол сонирхолтой цуглуулагч авал ялгач. Тэгвэл энэ ингээд ийм байвал юу болох вэ? Цуглуулагч, сонирхолтой аль нь вэ? Тэгэхээр энэ бол голоор зузаан байгаа учраас цуглуулагч болчихно гэсэн үг. Тэгвэл ийм болчих юм бол энэ бол сонирхолтой болчихно. Тэгвэл бидний дасгал маань цуглуулагч линзийг тодорхойлно гэж. Тэгэхээр 1 ба 3 дугаар линзүүд цуглуулагч линз буюу 43-ийн b хариулт зүг байна гэсэн үг. 43-ийн b хариулт. За 44 дэх байна. 3 см фокусын зайтай цуглуулагч линзээс 12 см зайд байгаа биеийн дүрс линзээс ямар зайд үүсэх вэ? Дүрс нь бодиттой хуурмаг. За энийг шууд бодож болдог. За 44 дээр хай. F нь 3 см юм байна. За А нь 12 см. За тэгээд бид нар B бол. За тэгээд дүрс нь бодиттой хуурмаг гэдэг болно гэсэн. За тэгэхээр энэ дээр бол 1 бахна А, 1 бахна Б, тэнцүү 1 бахна F гэдэг томьёо болно. B болно гэх юм бол 1 бахна Б тэнцүү 1 бахна F-с хасгана 1 бахна А гэсэн үг. За А-гийнхаа оронд F-ийнхаа оронд тоог оруулъя. 1 бахна 3 хасгана 1 бахна 12. За ийм утгаараа ийм засахад бол ижил хортой болно. Энд 4-ийг өгчнө. Тэгэх юм бол 12-ны 3 болно. 12-ны 4-өөс 12-ны 1-ээс 12-ны 3. Бид нар юу болсон? 1 бахна Б болсон. Б болох юм бол хүртэр хуваарийн байрыг солиод 12-ыг нь 3 дахь авах буюу энэ дээр юу болчих вэ? 4 см. За. Хэрвээ Б нь 90 гарвал энэ бол бодит дүрс. Хэрвээ Б сүрэг гарвал энэ бол хуурмаг дүрс. Тэгэхээр бидний гарсан дүрс маань 90 байгаа учраас энэ бол бодит дүрс байна гэсэн үг. Энэ бол бодит юм. Үсэн дүрс маань бодит. Тэгэхээр 4 см-ийн зайд бодит дүрс үүснэ гэсэн үг. Тэгэхээр 44-ийн E байна гэсэн үг. 44-ийн E. За 45-ыг харъя. 2 м² талбай дээр X тусах гэрлийн урсгал 50 юм бол гэрэлтүүлгийг олно гэж. За тэгэхээр 45 дээр хэрэглэх том юм маань E тэнцүү F-ийг хуваах нь S.
За E нь юу юм бэ гэхээр бидний олох ёстой юм буюу гэрэлтүүлэг. За тэгэхээр энэ нь бол 50 люменийг хуваах нь 2 м квадрат. Ингээд 25 люкс хана гэсэн үг. За энэ тамиг бол санаж хэрэгтэй. F нь гэрлийн урсгал, S нь талбай. За энэ бол X тусаж байгаа хэсэг. X тусаж байгаа тохиолдол шүү. Тэгээд E нь болохоор гэрэлтүүлэг.